All eyes on me. 1, 2, 3, cheers. 잘했어요. 생기는 주스쇼. Тэгээд хэд л ингэ хөдөлчихөдгөө. Бүжиглчихэдгөө. Тэгээд амар гоё айтаа. Тэгээд тийш ингэчихэдгөө. Аашаа ингэ. Бэнэ батлаа наасад өгөөч. Сойма. Ай. I can buy me some flowers. See you next year. тодорхойлсон бол сайн ээж мөн дээрэс нь маш тийм хийгс юмдаа дандаа хүрдэг. За одоогийн байдлаар би бол 3 ажил хийдэг. Гол сайхны чиглэлээр ажилладаг. Мөн дээрэс нь Newskin компанид ажилладаг. Тэгээд 3 дугаарх нь болохоор зэрэг дижитал хичээл сургалт явуулдаг. Бусдаас юугаар ялгаатай гэвэл одоо орчин үед хүмүүс ингээд те одоо ямар хоол идэхээ мэддэг гэдэг анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр зэрэг бидний одоо тунгалгын систем байдаг. За тэгвэл хүмүүс тэр тунгалгын системийн тухай юу ч мэддэггүй учраас би хүмүүс тунгалгын системийн тухай ойлголтыг өгдөг юм дижитал хичээл явуулдаг. Тэгэхээр хэрвээ та өөрөө одоо те турхгаа турч чадахгүй байгаа бол зарим тохиолдолд энэ болохоор зэрэг таны хэв маягтай хамаагүй байдаг. Энэ болохоор зэрэг тунгалгын системтэй холбоотой гэдэг юм аа. Тэгээ энэ тухай мэдээлэл авах хүсвэл намайг дагаарай, надтай холбогдоорой. Тэгээд дээрээс нь та надад мессеж бичих боломжтой шүү. Ярьсан юм ингээд одоо хийц ингээд сууж захтаа үнэхээр баяртай байна. За ингээд
Actually, миний influencer community right across the country. That was so good. Тэгээд эргэжтэй ингээд юм гоё хүмүүстэй ингээд тэгээд манай сарууд нэг сар биднэртэй Nashville хамтаа бидний idea гүрийгээд okay, let's do it. Тэгээд хазааныхаа ингээд зааварчилгаанд ор ингийн гэж халинаа тэрэндээ айгуу сайн удирдлах тий манлайлах тийм тэгээд бид нэр болоо бодож нэг удирдлага тэгээд явчихсан. Өнөөдөр энд ирсэндээ сэтгэл амар гоё тий. Үнэхээр happy байна. Тэгээд Terry ч надад гоё юу reference өгöd. Тэгээ гоё болох ч байгаа. Тэгээд би халин шиг сайн мэднэ. Нөгөө нүс гинээр тэг ингээд нэг гоё хүмүүс улаал ингээд нээсэн чинь би ингээд дотроо бочих байхгүй. За тэгэл одоо яг би одоо тэгэл очил яг яах юм болоо. Гоё байна. Тэг намайг би ч нөгөө өөрөө яг ингээд өөрөөр байдаг стилийн хүн. Тэгээд энэ тэнд очиод өөрөөр байхаар ингээд хүмүүс амар юм offended болчиход байдаг. Тэгээд би ингээд одоо яах ёстой вэ? Terry ч no you just be yourself. Тэгээд гол нь business owners тэгээд content creators-тай уулзаж гоё зөвлөгөө авах тийм ээ. Тэгээд гол нь би ч Америкт ирчээд суурьшиж байгаа хүн гэдэг. Чикагод ингээд дөнгөж ирчээд байж байгаа. Гэсэн чинь Чикагогийн энэ монголчуудын vibe шал өөр юм байна. Тэгээд би одоо шүүгч биш ямар тийм. Гэтэ honestly it's very beautiful. Тэгээд энэ миний бодлоор амьдарч байгаа орчин хоол тэгээд хүмүүсийнх нь амьдралын амжилт чанартай холбоотой гэж би бодож байна. Тэгээд та нарт баярлалаа. Алин ашигтай баярлалаа. Тэгээд өнөөдөр би гоё дуулыг гээд ирсэн. Би өөрөө дуулчин болохоор дуртай. За сайн байгаа давцаа сайн байгаа Facebook нэлээд. Soy Cig artist гэдэг байгаа. Soy Cig artist. Та нар стойтхгүй. Soy Cig. Давцаа надад хангалттай. Ерөнхийдөө миний мэргэжил бол батлан бодогч аудитор. Тэгээд би өмнө нь Америкт мастераа төгсчөөд тэгээд Монгол яваад Монголд бас дэлхийн топ аудитинг компани би бас аудит хийж байгаагаад тэгээд одоо энд эргээд санхүүгээр доктороо хамгаалж байгаа. Тэгээд дараа жил би төгснө. Тэгээд сургуулаа өөртөө бизнесийн ухааны доктор болж байгаа учраас өөрөө бизнестэй байхгүй болохгүй шүү дээ. Тэгээд яарсан би яг өнгөрсөн жилээс эхлээд хувийн болон байгууллагын financial coach гэж явж байгаа. Тэгээд манай компанийн болохоор хэрсүү консалтинг дээр хэрсүү зөвлөгөөчлээ дээр. Тэгээд энэ бол миний брэнд бол хэрсүү. Тэгээд тийм ч гэсэн миний Facebook дээр хэрсүү залгаж байгаа. За компани нэр юм. Тийм. За тийм байна. Бас одоо Америкт ирээд 10 жил болж байна. Энэ хугацаанд би одоо 2 ойрхон төрлөө. Үрийн ингээд манай өсгүүлчүүд аюу community-гээр дутдаг юм байна, ганцаарддаг юм байна. Тэгээд бас аюу өөртөө итгэлгүй болдог юм байна. Аюу олон зүйл тулд юм байна л да. Тэгээд яг энэ дээр нь яаж гоё тэр жирэмсэн, за тэгээд нэлээд хөвгттэй, өсвөр насны хөвгттэй тэр хүмүүс яаж хэрэгцээтэй зөв одоо мэдээллийг одоо зөв одоо гоё хамт олныг тэгээд өгөхөө гэж бодож байгаа өнгөрсөн жил анхаарал би хэрсүү баа гэдэг сан байсан. Тэгээд ийм гоё community үүсгэх нэг зорилготой байна байгаа. Хийснээр продукт мөнгө олох зорилготойгоо юусыг хийдэг хизээш тийм бодол орж ирдэггүй. Тэр хүн бүр сэтгэлд нь 100%, 1000% бүр сэтгэл ханаж түрээсээ бодоод ирдэг. Материал одоо чимэлэг бүгднгээр зовтоод явуулдаг юм байна. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар бол хизээш надад комплейн ирсэн удаа байхгүй. Цагийн үргэлжлэл цагаан сүний урган бол бий байна. Давцгаар эхэлсэн дээ. За би Хонгорцолд Америкийн нэгдсэн улсад ирээд 10 жил болох гэж байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсад ирснээсээ хойш би монголчуудынхаа дунд Америкт анхны гоо сайхны сургуулийг академик үзэн байгуулж исэн анхны монгол хүн байна. Хүний үеийн хүн ярьж байгаа. Сүүлийн 4 жилээс эхлээд миний амьдрал бүр ингээд нэг онгороо ирсэн бүр шавхаанд гутгалцсан гэдэг шиг. Шавхаанд гутгалдаж замагт гаралтаж байж байгаа. Сүүлийн 3 жил би бүр замаж харилцаа холбоогүй бүх суурьтай таслаад байж байгаа. Тэгээд жилийн өмнө би гадагшаага өндөө хаалаа шинээр төрөд гарч ирж байгаа. Тэгээд тэр үеэс эхлээд би нөгөө хүн өөрийнхөө амьдралаас буюу өөрийнхөө биенээс өөрийнхөө оршихуйг хамтыг юм судлаад ойлгоод энийг хүндэж эхлэхээр эргэн тойрны хүмүүсэд үнэхээр ингэ хүлээн зөвшөөрч эхэлдэг юм байна гэж анзаарсан байхгүй. Тэгээ би энээс үндслээд одоо энэ Araya Institute гэдэг
Oxford-ийн философийн аль биесны багш болж байгаа би. Олон улсын ямар магадлан итгэмжлэгдсэн life coaching дээр хийдэг. Тэгээ одоо бас quantum feeling hypnosis therapist practitioner болсон. Тэгээ одоо mindfulness философийн багш хийгээд явж байгаа. Сүүлийн 4-5 жил би яг өөрөө болцсон. Өөрийнхөө өөрөөсөө ч гэсэн одоо байсан хамгийн хар бараа дүртэйгээ уулзаж, тэрнийгээ танилцаж, хүлээн зөвшөөрч, тэрийгээ хайрлаж, инэрч шинээр төрсөн гэж би өөрөө бодож байна. Тэгээд айгүй олон сайхан найз нартай, найз нар маань айгүй их тусалдаг байсан надад тий. Одоо халтаа устаа удаатай бензиний мөнгөгүй зөндөө байсан. Тэгээд тэр болгоныг давж гарсан болохоор ер нь бол би амьдралыг бүр айгүй том өргөнөөр хардаг. Надад бол одоо айх юм юуч байдгүй. Би бүх юмаа даваа гарсан болохоор би хизээж юунаас ч айдгүй. Надад ямар ч бэрхшээлсэн би тэрийг зүгээр л тийм easy-гээр даваа гардаг. Нэг тийм сэтгүүтэй болцсон. Тэгээд надад тэр гой зан чанар байгаа юм байна. Аав ээжээс минь өгсөн тэр өдөрч дээдлж явдаг. Тэгээ сая сүүлд тэрний дундор би бас immigration law office, criminal law office би Орос маань гарч байгаа. Компани хийж байгаа. Би Орос хэлтэй. Бизнес тайгоо шургуу оронд автсан байгаа. Тэгээд миний хобби гэхээр одоо яг жуулрыг хийдэг. Тэгээд зүйлтэй өөрөө баясгаж тэ шинэ 2 цагт ингээд би тэрийг хийхгүй болохгүй гэдэг. Одоо ингээд жуулрыг ийм юм хийсэн байна. Тэгээд зүгээр л одоо нэг тэр яг нэг inspiration авдаг юм л шүү дээ тэ. Өөрийнхөө дуртай юм гэдэг. Одоо тэрнээс нэг зарж марж мөнгө төгрөг олох надад ямар ч юм сонирхолгүй. Зүгээр л inspiration тий. Тийм учраас тэгээд өнөөдөр би ингээд инглишэнд амар баяртай халуунаа ингээд мста яриад болтогдоод энэ олон гоё мундаг тий. Та нартай ингээд танилцсан үнэхээр юм баяртай. Тэгээд үргэлж та нарын дэмжин үргэлж та нарын арга юу ч хийсэн яраараа хэлээрээ авах you. All I have. Thank you. Тэгээд модертэй сонгож хийсэн шүү дээ. Нөгөө мундаг гэдэг үг жоохон жуултан манай. Бүрэнхээр гахалтай хүний төвдөө хэлсэн юм шиг. Ямар ч зүйл бэлэн байдаг. Тэгэхээр олон ч найзтай гайхалтай. Тэр найзлаа дуудаж जैन тэ анх Америк дээр. Тэгсэн чинь тэр гэр орондоо үнэхээр гайхалтай ажилласан. Авьяастай бүр ирсэн. Гахны дугуйс авчаад. Миний машины дугуйг солиод өгөөч. Жуулрыг сонирхож ярьчихсан байсан. Хаас надад олон юм мьюзик ингэж ярьчихсан байсан. Нөгөө юугаар чата ингээ хараад тэгээд аагаа мэддэг тэгээд ах юмсан за Чикаго за тэгээд нэг яран нүнээр марцсан. Бүгд чаар гоё мэддэг. Алах барьж чадсан, мод барьж чадсан, дайсан барьж чадсан. Зүү барьж чадсан. Бүр зүүн дээр бол бүр яг ч юм байхгүй. Тэгээд үнэхээр одоо тал бүрийн авьяастай. Гэрээ анцаараа нүлэгдэг аа. Анцаараа ингээд хүн амьдарчаар ертөөс нөгөө эрэгтэй хүн тэгээд хүнийг эмэгтэй хүнийг гомдоочхоор тэгээд дахиж эрэгтэй хүнээс асуугаа байж тийм ээ шүү дээ. Намайг Саруул гэдэг. Саруул маа гэдэг. Би Америкт ирээд бараг 7 жил болох чинь 9 сар 7 жил болно. Тэгээд ингээд хамт ингээд байж байгаа баяртай наа. Одоо би 6 сард нэг жил болно. Тийм тэгээд ийм бай хамт халуунтай залаа танигт халуунаа намайг хурцж гисэн. Ягаад гэхээр би 2 жил гэртээ байж аваад нөгөө вилчерэнд орсон. Оксижентэй байдаг гэсэн. Тэгээд хөө удаа ингэ гэртээ байхлаар ингэ гармаагаа санагддаг болчт юм билээ. Тэгээд найз нөхч холтоол тэгээд гарахгүй жаа. Тэгээд зулаа надад чи 1 сар өнгөрсөн 1 сар чи юу явах вэ? Нэшэл авах гэхээр би тэгээд би гарыг тэг хүмүүстээ танилцсан өөрөө жоохон тэгэхгүй амар гэрээс гарахаас төрөөрөөд ингээл амар хэцүү удаан байгаад тэгэл амар таргалцсан одоо ингээд миний нүүрөөр ингээд хөөгөр ингэснээр баг юм сайд shift тэгээд одоо тэгтээ бас гой болж байгаа болоо. Тэгээд одохгүй ингээд
Одоо гэрээсээ ичнэ ажиллаж байгаа ч гэсэн би удахгүй бизнес ажиллая. Тэгээд би чадна. За би 7 жилийн өмнө аурын дизиз буюу системийн өвчнөр өвдөжсэнаа мэдсэн. Тэгээд системийн өвчин маань болохоор уушгийн маань гэмтээсэн байсан. Системийн өвчнөөс склеродерма гэдэг оншилсан. Тэгэж явсаар байгаад сүүлийн 2 жил миний бие ирсэн муудаад сүүлийн 1 жил хагас бол бүр wheelchair төрдөг тэрэгтэй 10 литрийн эмнэлэгт хэрэгэлдэг 10 литрийн хүчтэй гэртээ байдаг гэсэн. Тэгээд энэ хугацаанд болохоор Монголоос гэрийнхэн маань ирээд нэгээр ирээд хасардаг байсан. Би өнгөрсөн жилийн 2025 оны 6 сарын 10-нд би 2 уушгаа солиулах мэдцэлд ороод 6 хоногийн дараа би сэргээд тэгээд сар хагас эмнэлэгт байж аваад тэгээд одоо би аягүй сайхан эдгэрж байна. Одоо 10 сар болж байна. Тийм. Хагалгааны дараа би хөл дээрээ тогтчих чадахгүй байсан. Олон өдөр би тэгээд олон сар би ингээд бас явж чадахгүй байсан болохоор хөл дээрээ тогтчих чадахгүй. Physical therapist-ийн эмчнэр ирж намайг 2 класс маань ингэж тэгшиж явуулдаг байсан. Тэгээд сар хагасны дараа би хөл дээрээ багаагаар би дасгал хийж аваад хөл дээрээ явж эхэлсэн. Тэгээд ер нь тэгээд багаагаар ер нь дасгал хийж байгаа хөл дээр явж эхэлсэн дээ. Тэр мэдрэмж бол бүр маш гоё. Тэгээд би 7 сард би Нью-Йоркт бүр амар 7 сарын сүүлээр Нью-Йоркт аюу халуун байсан, маш халуун байдаг. Тэгээд хүмүүс бүр яана халуун гэж яхад би гадаа гараад бүр надад тэр халуун ерөөсөө мэддэггүй. Миний халахж явж байгаа бүр маш гоё санагдсан. Халуун байсан ч хамаагүй би жоохон ч гэсэн халахж гэн гэх тийм. Тэр мэдрэмж бол үнэхээр бүр үнэхээр сайхан мэдрэмж тий. Одоо би хувийн бизнесээ тий гоо сайхны салбарт хувийн бизнесээ эрхлээ авч байгаа. Хин нэгэнд би зориулж бас хэлмээр давхар бас өвчтөө хин нэгэнд бити бууж өгөөрөө чадсан шүү амьдрал үргэлж тий хин нэгэнд бас бэлэг барьж байдаг. Өвчтөө хүмүүс бэлэг барьж байдаг. Тэгэхээр бити бууж өгөөрөө гэж хэлмээр энэ да. За өглөө болгон нар гардагтай адилхан өдрөө болгон бас нар жаргадаг. Тийм болохоор өвчтөө хүн болгоны зовлон гоник бүх зүйл жаргаж байгаа нартай хамт жаргагээ. Тийм болохоор хүчтэй өөдрөг байгаараа чи чадсан шүү. Тэгээд айгүй сайхан хамт олонтой болоод найз нөхдөдтэйгээ нийлээд тийм сайхан ивентийг зохион байгуулж байгаа. Одоо маш их баяртай байна. Дээрээс нь маш мундаг бүсгүүчэд ирсэн танилцаад найз нөхөд болж байна. Улам бүтээн хамтдаа хийн чадна. Тийм болохоор өнөөдөр маш гоё байна. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ контент бүтээгч тийм амархан байдаггүй юм байна. Тэгээд өөрөө ч гэсэн би одоо контент бүтээгч болъё гэж шийдсэн байгаа. Нэг хагалгаанаас хойш яна би юу ярьж вэ? Төлхөө таслаараа. Буруу гэдэг. Студент манай одоо сувгууд бидний бүрэн хэрэгжүүлэлт гарна тийм. За ингээд Гөлөөгөө юм гаргана. Тийм ард зүйн мундаг чадтай чадвартай хүмүүс ажиллаж байгаа. Үгүй би үсний зүйл гэдэг шүү дээ. Би өөрөө хийчээ тэгээ өөрөө байдаг уу? Тэр өөрөө. Тэгэл та нар миний танаар шиг одоо Яг тэгж байгаа юм шиг гэж бодсон даа. За тэгвэл одоо ингэж. Одоо ингэж
summer, but how did it end to this? I'll send you all my dreams every day to meet in September and significantly. Look at this, it's a car. Хөөрөд байна. Хөөрөд байна. Гүнзгий амсгалаад. Every inch of you is perfect from the bottom to the top. За, миний сүүлийн жилийн хамгийн том амьдралын минь highlight Америк нэгдсэн улсад ирсэн гэж шууд хэлнэ. Яагаад тэгэхээр олон жил бодож төлөвлөөд тэгээд маш том зориг гаргаад бүтээж босгож байсан зүйлсээ жоохон риск гаргаж үлдээгээд тэгээд Америк нэгдсэн улсад ирсэн энэ шийдвэр энэ үйл явдал миний амьдралын хамгийн том highlight байсан. Тэгээд бүхнээ алдаад оронд нь асар их гоё баялагийг олж авсан. Сэтгэл маш өндөр байна. Яагаад тэгэхээр би өөрөө ер нь freshman байгаа. Бүх зүйл дээр Америк нэгдсэн улсын систем, за бизнесийн санаа оноо юу гэдгийг би өөрөө бас компанитай болоод гоё бизнес хөтлөөд ашиг орлого нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Тэгэхээр энэ олон туршлагатай, гахалтай, хүчтэй бүсгүйчүүдийн донд байна гэдэг бол өөрөө тэр чигтээ ингээ миний frequency-г өсгөөд маш их зүйлийг ингээд телепатаар мэдрээд байж гэн. Тэгээ урам зориг орд юм байна. Тэгээд би яг хаана байгаа вэ? Би хаашаа зорж байгаа гэдгийг маш тодорхой харлаа. Тэгээ Creator X гэдэг энэ гоё content community-д бол би байгаад баяртай байна. Тэгээ цаашлаад маш их зүйл нэгдэх байх гэж бодож байна. So happy. Бид нар харагдах юм уу? Харин 1 2 3 цаав бишээ нэг гэдэг. 1 2 3 4 5. Ингээд За багц. За дараагийн ирээний энийг харж байгаа. Хүлээж байгаарай. За яа. Хамгийн сүүлийн үеэсэн. Тэпээ чадахгүй байна. Яг ер нь зөв хийж. Ингээд хийнгүүтээ хүмүүс ингэж яваад дуусах бүгдээрээ орж ирээд дахиад ингэж бичих юм байна. Тэгээ наашиг нэг 5 хэдэн удаа. Яа. Шууд намайг авахар дагаа яа. Урдаа. Шууд ороо. За бүгдээрээ ороо. Энийг хийхгүй байсан юм байна. За ийм Ямар хэцүү юм бэ тий? Маш хэцүү яах юм бэ?
галзуураад. Босно. Миний хувьд өнгөрсөн 12 сарын хугацаанд бизнесийн хувьд амжилт гаргасан зүйл гэвэл Америкт өөрийн гэсэн санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани нээсэн байгаа. Тэгээ манай компани тодорхой хэмжээний үйлчлэгчтэй болсон байгаа. Энэ бол миний хувьд бол нэгдүгээр амжилттай. Хоёрдугаар амжилт гэх юм бол би бүсгүүчүүд болон ээж эмэгтэйчүүдтэй зориулсан Хэрсүү мам гэдэг энэ сан байгуулсан байгаа. Тэгээд би энэ сангаараа дамжуулан олон хүмүүст хүрэх зорилготой, туслах зорилготой ийм сан байгуулсан байгаа. Энэ бол бусдын төлөө хийж байгаа миний бас сайн дурын ажил байгаа. Энэ бол миний хувьд бас амжилтын маань нэг хэсэг байсан гэж би дүгнэж байна. Бид нар ингээд Монголоос Америкт ингээд цагаачлаад ирж байгаа. Тэгээ яг энэ цаг үед бол биднэрт хамт олон маш чухал байдаг. Тэгээ би өөрөө өнгөрсөн 3 жилийн хугацаанд бусдын байдлаар энд амьдраад хүүхдтэй болоод за тэгээд ингээд явж байгаа хоорондоо хүн маш их хамт олонгоор дутдагюм байна. За ялангуяа ингээд жирэмсэн ээжүүд, түүний дараа төрсөн ээжүүд тэ сэтгэл санаа болон маш олон зүйлээр эмзэгхэн байдаг. Тэг яг энэ үед яг тэр орон зайг нь дүүргэх, тэр орон зайд нь хүрэх ямарваа нэгэн гоё үйлчлэл байх хэрэгтэй юм байна. Энүүгээр Монгол хүмүүс маань дутж байгаа мэн гэж би бол ингээ маш олон хүмүүсийг эргэн тойроосоо хараад яг л тэр үйлчлэлийг хийхийг хүссэн. Тэгээд энэ бол жирэмсэн ээжүүд за 0-5 нас, 5-аас 6, 6-аас 12 насны ээжүүдэд зориулсан ийм үйлчлэл, сайн дурын үйлчлэл байгаа. Тэгээд би өөрөө туулсан учраас энэ туулсан зүйлээ дараагийн ээж маань багхан туулаасаа гэж бодсон учраас тэгээд би нээсээ тэгээд манай сан маань Хэрсүү мам гэсэн нэртэй. Тэгээд яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр Хэрсүү ээж байвал түүний цаана хэрсүү хүүхэд бий болно. За ээж happy байх юм бол түүний цаана happy husband байна. Тэгээ тийм учраас ер нь ээжүүдээр дамжуулан тухайн гэр бүл багахан гэрэл асаая, багахан нөлөөлөе гэсэн ийм Хэрсүү мам фаундейшн гэж байгаа. Даалгасчаарай.
Sorry. За өнөөдрийн ивентэд ирсэн сэтгэл үнэхээр ваа байна. Зохион байгуулсан халуунадаа болон ирсэн бүх охтуудаа үнэхээр их талархаж байна. Энэ бол одоо бүр дэлхийгээр таран суугаа монголчуудад бүр гүн болон жил болгон ингэж уламжлагдаж тэ сар болгон уламжлагддаг юм гоё ивент болно гэдэгт бол үнэхээр итгэлтэй. Үнэхээр гоё зохион байгуулалттай гоё арга хэмжээ болж байна. За би одоо reel хийгээд 5 сар болж байгаа. Одоогийн байдлаар 25,000 дагагчтай болж байгаа. Онлайн шопинг хийж байгаа. За нэг юм мэдэрсэн нь энэ хугацаанд лайк, шеэрэс илүү одоо миний эсрэг болон тэ ямар нэгэн хар гэж ярих юм уу? Тэр комментууд бол бүр шеэр лайкаас илүү байдгийг бол мэдэрсэн. Тийм учраас намайг шүүмжилж байгаа тийм хүмүүст би бүр илүүтэй их ютаага хүлээж авч байгаа. Тэр нэг би мянгаар байгаа юм чинь би 2,000 гэдэг чинь сард 10,000, 3 сард 30,000 окей. За би энэ reel контент хийснээрээ ер нь бол эхлээд 5 сар болж байгаа. Тэгэхээр 7 хоногт бол 1000 дагагч 1500 дагагч ингээд нэмэгдээд ахаар би тэрүүгээрээ бол илүү их илчлэгдэж, хурцлагдаж, урам зоригтой байсан. Би чадах юм байна, болох юм байна. Энийг чинь бүр тусгай зориултын хүн хийдгүү юм байна. Тэ бүх хүн хийж чадах юм байна гэдэг тийм урам зоригийг бол би маш их авч ирсэн. Би одоогийн байдлаар 25,000 дагагчтай байгаа. 3 сарын дараа би 50,000 болох сонирхолтой байгаа. Би ондоо багтаад тэ 75, 80 жилийнхаа ойн дээр би 100,000 дагагчтай болохыг мөрөөдөж байгаа. Тийм. Only one make me fly. So come on. Sex bomb, you're a sex bomb. Go to sex me slow. Yes, I must be out so claims of those who say each other no. That we share the what you get. Sex bomb, you're a sex bomb. You can make me feel the real spot up, and I can give it to you anytime you want your mind. Hey, all right. 3, 2, 1, 2, 3. Sex bomb, you're my sex bomb. You can give it to me, but I need to be too much. Sex bomb. Baby, you can turn it on. All the ladies turns me on. Ooh, everybody turns me on. Baby, you can turn me on now. Queen Rex, Энийг ашиг хадгаж байгаа. One, two, three, over here. Нэг өдрөө хараарай. За 1 2 3 биднэрээ
одоо энийг хийчихье. Одоо ингэж би Ini beda ulang usin berarti тарж байгаарай. 1 2 3. За дахиад хийж. За 1 2 3. Sunshine, I wanna say goodbye for this summer. Thank you. Just a night, friend of mine, twisting it in. 1, 2, 3, 4. Just a high place, hold up, we're just a night. And you ain't no friend of mine. Huh. You ain't nothing matter how. No, but running all the time. You ain't nothing matter how. No, but running all the time. Shit, where you ain't never gonna rap it, and you ain't no friend of mine. Twisting nothing matter how. No, but running all the time. Hey, hold up, where you ain't never gonna rap it. You ain't no friend of mine. Би энийг нөгөө юуны бичлэгэн дээр энийг ашиглаж хуу. Техник дээр юу? Монгол дээрэн дээр энийг. Yes, good. За одоо юм даа. Рил тавцгаая. Наа чи юу napkin ring. Рил тавь дараа нь үзье. Одоо ингэ нэг нь дараагийн рил чи яаж хийх вэ? Дахиад энийг Арай